зүрхний массаж гэдэг тийм үү? Чэйшний шагалтыг хийж хитнэ. Ерөөсөө цохилтыг бол сулсын цохилтыг шалгахгүй нахна шүү дээ. Пүүс шалгахгүй нахна. Чагнахгүй нахна. Шууд гэх юм байна. За энэ хүүхдэд хийж байгаа байдал дээр аргачлалын одоо энэ аргачлал нь бол нэг л янз байх хэрэгтэй. Чэйшний шагалтыг хийх цэг бол өвчүүний доод хагас. Чэйшний гол байх хэрэгтэй. Өвчүүний доод хагас, чэйшний гол. Энэ цэг дээр байх юм тийм үү? Энэ цэг дээр байх хэрэгтэй. Тэгээд хуруунуудаа хавирны дагуу тавих хэрэгтэй. Хуруунуудаа хавирны дагуу тавих хэрэгтэй. Тэгээд энийг төвчих хэрэгтэй. Заримдаа одоо энэ дээр чэйшний гол байх юм. Яг энэ хэсэг дээр байж байгаа юм. Яг би гараа ингэ тавьдаг шүү дээ. Яг энэ яаж чинь гар нь зарим хүн шиг гар юм айгуу ийм байж болно шүү дээ. Манайд тэгэх юм бол энэ маань ингээд хүчин саарандаад байдаг юм. Тэгэхээр яг үгүй заавал ингэ төгжид татах хэрэгтэй. Төгжид татах хэрэгтэй. Хавирны дагуу тавих хэрэгтэй. Тэгээд оолын хүчтэй хатуу гадруудаар байрлуулах хэрэгтэй. Хатуу гадруудаар байрлуулах хэрэгтэй. Тэгээд чэйжээрээ яг дээрээс нь X дээрээс нь авах хэрэгтэй. Чэйжээр. X дээрээс нь авах хэрэгтэй. Зарим нэг хажуунаас нь том эдэн хүмүүсүүд ингэж хийгээд харагддаг. Ингэж хийгээд. Ингэж хийж байгаа тохиолдолд нэгдүгээр хүчин судраад байдаг. Мэдээж энэ радиогоон ч судрах шүү дээ. Хүчин судраад байдаг. Хоёрдугаар амтхан цуцдаг, ядардаг. Энэ массажийг хийхдээ бол чэйшний хүчээр хийх хэрэгтэй. Чэйшний хүчээр. Одоо ингэ чэйшний хүчээр хийх юм шүү. Тэгээд зарим үед харж байхад ингэ зайчаад хоёр тишээ. Ингэ зайчиж хийж болохгүй. Ингэвэл яг нь чэйшний гимтэл өсгөж болох нэ, хавир гуурж болох нэ. Ийм их алдаанууд их гараад жоохон нандаа материал дотор үүдэг. Ширээ. Тэгээд яг үхээр чэйшний гол яг дээрээс нь дарах нь шүү дээ. Яг X дээрээс нь дараад тэгээд хурдан их нэ тий 0.5 секундд гараараа ингэж хийхгүй нэ тий. Ингэж массажийг хийнэ. За шахалт судралын хугацаа адилхан байх хэрэгтэй. Тэрнээс биш нэг хурдан игээд дахиж ингэж байж болохгүй байх юм шүү дээ. Иймэрхүү алдаанууд их байгаад байдаг. Цэгээ буруу сонгодог, гарын шулуун байдгүй. Тэгээд хоёр тишээ займчдаг, хэмэн жигэд ус байдаг гэх тэр алдаанууд нийтлэг харагддаг. Нэраа хөвгөд хийхдээ хоёр хурууны аргачлалыг хэрэгжиж. Хоёр хуруугаараа. За ингээ хоёр хуруугаараа энэ шүү гэдэг ингээд за ингэ дараа шүү гэж заадаг. Тэгэхээр энэ хоёр хуруугаар чи болохгүй шүү дээ гэдэг гараад идэв шүү дээ. Богино хоёр хуруу тавьчихад ингэ болохгүй. Энэ хоёр хуруугаараа ихнэ шүү дээ. Тэгээд чэйжин дээр нь ингэж хийхнэ. За эсвэл чэйжний хаталт нь гараад тавьж болно. Ийм байх. Ингэж хийж болох юм шүү. За чэйжний шахалтыг хийхдээ 30 удаа чэйжний шахалт хийгээд 2 удаа амьсгал өгнө гэсэн. Тэгээ минутанд 100-аас 100% байна. 100-аас дээш байна шүү гэдэг. 100 хүрдэг байж болно гэж заасан байсан шүү дээ. Тэр нь зөвлөмжтэй 5 оны зөвлөмжтэй. Одоо 10 оны зөвлөмжтэй болохоор 100-аас дээш байна гэдэг цаагаад. Тэгээ хамгийн багадаа 5 цент байна гэж заасан. Энэ 4 цент хүртэл хийвэл болно гэдэг байсан бол одоо 5 цент гэж заасан. Ингээд гүний нь илүү бодсон байна шүү дээ. Тэгээд бас нэг хүмүүст ингээд харж байхад нийтлэг хамгийн их гардаг алдаанууд юу гэхээр 10 он бүр онцлсон. Чэйшний тэлэлтийг хангадаггүй гэж. Чэйшний тэлэлтийг хангадаггүй. Жишээ нь ингээд дарчлаа тийшээчэндээ. Гэхдээ буцаахгүй ингээд дараад байдаг байна шүү дээ. Буцаахгүй. Ингээд буцааж иж энэ яах нь зүрхэнд цус орж ирнэ. Орж ирсэн цусын би энэгээр шахах ёстой шүү дээ. Тэр та зөв массаж хийх юм бол цус эргэлтийн 30% хангаж байна. Зөв массаж хийвэл 30% хангаж байна. Тэгэхээр зөв цэгдээ тавих юм байна. Тэгээ хурдтай их юм байна. Тэгээ яах нь илүү хүчтэй хийх хэрэгтэй байна. Тэгээ чэйшний хүчээр хийх хэрэгтэй байна. Ийм учраас амархан ядардаг учраас 2 минут тутам солигдно. Чэйшний шагалтыг 10 секундээс илүү завсарлах юм бол тэр хүний амь авах боломж муудаад байдаг. Тэгээд эмнэлэг дээр харж байхад бол ерөнхийд нь яаж юм гэхээр энэ талд нэг ширээний цаана нэг хүн зогсож байдаг, энд массаж хийж байдаг. За би ядарч юм боллоо гэдэг. Ингэнгүүт нөгөөх нь тэрүүгээр тойрж ирсээрээ л яг 10 секунд болчих гээд байдаг. Тэгэхээр яг үгээр яг ингээд массаж хийжсэн бол хажууд хүн яах нь гараа бэлдэж ирээд тэгээ шууд солигдоод хийх юм байна шүү дээ. Тэгэхээр дараагийн үнэн яах нь амьсгалын замын чөлөөдөд амьсгал өгөхөд бэлдээ зогсох нь байна шүү дээ энэ дээр ингээд. Тийм.
Амьсгалын замаа чөлөөлөд амьсгал өгөхөд бийдээ. Тэгээд 30 хийчгээр нь 2 удаа амьсгал өгөө. Тэгээд ингээ үргэлжлүүлж байх юм. Тэгээд дараагийн үн судал авч иж болно шүү дээ, тийм. Ингээд тойроод авахгүй болохоор бас тойрог завсрал тойрог хөдөлгөөнөөр тойрог байдлаар ингэж баг болж ажиллах амьд тусламжийг үзүүлэх шаардлагатай байдаг. Тэгтэл 10 секундээс илүү завсарч байна. Тэгээ фибриллятороо цогцолдог. Цогцолчингуудаа авчаад монитор хараад зогсоод. Инхээр нэг 10 секунд болчиход байна. Тэгээд фибриллятороо цогцолсон бол шалахгүйгээр шууд массаж гэх мэтэр энэ завсрахгүй байхлаар нэлээд сайн тусгасан байдаг 10 секундээс илүү. За ходод дүүрэн үед магадгүй энэ хүн бөөлжиж болно. Бөөлжих юм бол хажууд чинь харуулдаг яах нь вэ? Бөөлжин цэвэрчих нэ. Тэгээ буцаад массаж хийж болно. Танд магадгүй маск байхгүй гэж болно. Амьсгал өгдөг юм маск амгүй байхгүй гэж болно. Энэ тохиолдолд таныг заавал бас амьсгал өгдөг хэлэхгүй. Заавал та энэ хүн одоо ингэж амьсгал өгөөрэй гэж хэлэхгүй нах нь шүү дээ. Мэдээж энэ өөрчлөлт юм байна. Өөрчлөлт үндэ амнаас аманд амьсгал өгдөг хэлэхгүй нах нь шүү. Тань ямар нэгэн хамгаалах хэрэгсэл байхгүй та зөвхөн массаж хийгээд л болно. Ийм амбо маск байхгүй яах нь зөвхөн массаж хийгээд л болно. Харин массаж явал сайн түрүүчийн эслэр үр дүнтэй хийх ёстой. 100-аас илүү байх ёстой. За жирэмсний ядангуяа хожим үед бас анхаарах хэрэгтэй. Жирэмсний хожим үед. Жирэмсний хожим үед ууг томорчихсон, доод хэмжээнийг дагцсан байдаг. Тийм болохоор жирэмсний хожим үед болжод өгöd яах нь баруун хажууд орно ивэс хийх хэрэгтэй. Баруун хажууд орно ивэс хийснээрээ доод хэмжээ чинь баруун талаар орж ирээд зүрхэнд сутгаж байгаа шүү дээ. Баруун тосгоо. Тэгэхээр доод хэмжээнийг ураг дарчхаар зүрх рүү цус орж ирдэг юм. Тэгэхээр жирэмсэн амьд тусламжийг үзүүлэхэд үр дүн муутай байдаг. Яг тэгвэл хоосон зүрхэнд массаж хийгээд цус ирэхгүй хоосон зүрхэнд массаж хийж байгаа учраас үр дүн муутай байдаг. Үр дүн муутай чи яах нь? Болжгүй доотлолт нь баруун ташаамжлахад орно ивэс хийчихээр умаа зүүн тийшээ хазаагаад доод хөндивэн суллаад зүрхэнд цус ирэхнээ ингээд массаж хийвэл илүү үр дүнтэй байх нь амьд тусламж үзүүлдэг. Эмнэлгийн нөхцөлд бол яаралтай кейс рүү хандлагаа хийж авч болно гэж үздэг. Хамгийн гол нь завсралахгүй байх хэрэгтэй. Энийг бид түрүү ярьсан тийм. Завсралахгүй байх нь чухал юм аа. За тэгээ яагаад ингэж амьсгалыг их цөөхөн байвал зүгээр юм бэ гэж заарч юм бэ гэх. Амьсгал энэ бол чэйжний хөндийн дотоод даралт. Одоо энэ чэйжин дотор байж байгаа даралт гэсэн үг. Чэйжний хөндийн дотоод даралт. Тэгэхээр амьсгалын хэдий чиний их үг нь одоо 15 2 ч юм уу те ингээд өгсөн судалгаа хийсэн байна л да. Тэгээд 15 2 гэдэг амьсгалыг одоо өгөөд ирэхээр чэйжний хөндөд даралт үсэж байдаг. Чэйжний хөндөд даралт үсгэж чэйжний хөндөд дотор чи хөндий байна уу чи ийм сул байна байгаа шүү дээ те. Энд чи ингээд дарагдчихдаг юм. Дарагдчихдаг. Цөөхөн амьсгал өгөхөөр чэйжний хөндөд даралт юм баг байдаг. Баг байдаг. Тэгэхээр чэйжний хөндөд даралт баг байхад зүрхэндээ цус их орж ирнэ дээ. Дүүрэлттэй те. Инхээр артерийн дунд даралт нь өндөр байдаг. Артерийн даралт өндөр байдаг гэсэн. Артерийн даралт өндөр байхаараа титм судасны цусаа хангамж нь өндөр, тархины цусаа хангамж нь өндөр байдаг. Инхээр зүрх болон амьд тусламж үзүүлж байхад бол бид зүрхийг сэргээх гэж байгаа. Химийн ажиллагаанд нь оруулах гэж байгаа. Хоёрдугаар хамгийн түрүүнд үхдэг эрэгтэн чинь тархи шүү дээ, тийм ээ? Декартикаас болчтой. Тэгэхээр тархи хамгаалах гэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын цусаа хангамжийг бид тодорхой хэмжээнд цөөхөнд амьсгалд өгөөд барьж чадна. Тэгээ амьсгалын тоо бүр 6 болоход заасан. Багасгаа 6-аас 8. Одоо тэгэл амьд тусламж үзүүлээд орж ирж байгаа хүнийг даамбугаа ороод ухаан жидогууд амьсгал өгөөд байдаг. Массаж гэдэг хийх. Энэ үл яг нь зүрхэн дээр цусных хэмжээг улам багасгаад байдаг байна. Ийм чавханаас яасан гэхээр хамгийн гол нь зүрхний массаж юм а гэж заасан. За энэ сая даралт хэдий чиний өндөр байна, хэдий чиний эргэн сэргэлт нь сайн байдаг байна. За дараагийн амьсгалын зам чөлөөлөх. За амьсгалын замыг чөлөөлөхдөө мэдээж амьсгалын замын бөглөрөл байвал эхлээд бөглөлийн гарах магадгүй хятнаад амьсгалж болж болно. Амьсгалын замын бөглөлийн шинж илгээд
маань өөрөө чэйжин төв юу татагдаад байж болно. Энэ тохиолдолд яг үгүй амьсгалын замын бөглөг ажиллах шаардлагатай. Бөглөгийг ажиллах. За ингэхдээ бол чинь хүүхэд байл. Хүүхэд байвал яаж амьсгалын замын бөглөлийг гаргах вэ? За ингээд нэг хүүхэд ингээд аваад ирлээ. Ингээд хөхрөөд дээ тийм. Хятадч амьсгалаад ингээд аваад. Одоо та яах вэ? Тэгэхээр энийг монголчууд ядгуулаа хаталт нэг цогчод гэж шүү дээ. А тэр шиг бас хүүхдийг бас тэгж цогч болно. Гэхдээ яах вэ гэхээр гар дээр мордуулаад эрүүг нэгээ татчихна. Шээжин дээр ингээд хол гараад байдаг хилчин биш. Тэгээд доош нь харуулаад ингээд цогх байдаг. Хүүхдэд ийм байдлаар тусламжтай. А том хүн хатсан тохиолдолд тусламжийг үзүүлэхдээ өглөөс үйж штэ. Гэсэн тохиолдолд хэмсэн байр гэж байдаг. Энийг үзүүлэхдээ босоо байдлаас үзүүлж байна. Магадгүй юм хатсан байж байна. Мэдээч араас нь очиж шууд бариад давбал цогцол онгоцгүй гэдэг. Тэгэхээр ямар ч хэсэн тусламж үзүүлэх гэж байгаа гэдгээ заавал нүүрнээс нь хийх хэрэгтэй. Өмнөөс нь аж. Тэгээд дараа нь яах вэ гэхэд хажууд шаар зогсон. Хажууд шаар зогсон. Хөлөө ингээд тул зогсон юм шүү. Тул зогсоод гараа ингэж байна. Ингэж явах юм шүү. Ийм байдалтай. Тэгээс ингэ барьчихгүй нэ тийм. Ингэж байна. Тэгээ энэ угсан гараараа аюултай дээр нь ингэ дарах хэрэгтэй. Ингэ. Тэгээ энэ нүнийхээ хятадж байгаа амьсгалыг бол таруулж яах нь татах хэрэгтэй байх юм. Ингэ татах хэрэгтэй. А ингэ зогссон байвал яах нь? Өөр айгуу дарагдаад унчих нь шүү. Айгуу нөөд нь ухаан алдчихж хараа тэгээ доороос нь гарч чадахгүй юм шүү. Тэгэхээр яах нь хажид ши алдах нэ. За тэгээд хөвтэй байдал за ухаан алдаад унчих шиг. Тэгвэл саяныхаа байдлаас ингээд голгуудад хөвтүүлчих юм шүү дээ. Хөвтүүлснийхаа дараа яах вэ? Шийчин дээр нь аюулханаас нь амьслын дагуулаар түлхэж болно. А амд байгаа зүйлийг бол яг энэ наан байгаа авч болохыг л авна. Болмоор ч юм да гэсэн зүйлийг бол олд. Тэгвэл улам цааш хөвтүүлчихдэг. За тэгээ амьслын замыг чөлөөлөх үндсэн ажиллагаа бол толгой гидэлэх хэрэгтэй. Толгой гидэлгээд эрүү өргөхийг бол амьслын зам чөлөөлөх. Ийм юм биш. Толгойг гидэлгээд эрүүгийн өргөхийг амьслын зам чөлөөлөх. Хүүхдэд амьслын замыг чөлөөлөхдөө толгойг гидэлгээд эрүүг өргөж болох уу? Хүүхдэд яг л амьслын зам нь огнхон байдаг чинь гидэлэхээ хаагдчихдаг. Тэгэхээр хүүхдэд бол ийм дундаж байрлал руу яг л ийм дундаж байрлал байх хэрэгтэй. Тэгжээс бүр няра байдаг тийм. Нярад аягүй бол дагсан ямар гэдэг том байдаг ш тоошоо. Тэгэхээр бүр энд нь яг нь ивэс хийж. Татан доор нь ивэс хийчих юм ш. Ингэж амьсан зам чөлөөдөг үсэн. Энийг бол няра дундаж байрлал гэдэг. За толгой гэдгийг амьслын зам чөлөөтэй ашиглуулах нь ингэж. Энэ хил яаж юм? Зүгээр хин байрлаж байгаа хил бол унтсан байж бас. Амьслын зам хаалттай үзтээ тийм. Толгой гэдгийг эрүүгийн өргөхөөр амьслын зам чөлөөлж чинь. Энэ тохиолдолд бид нь амьсгалах боломжтой байна. Энэ үйлдэлийг хийгээгүйгээр амьсгал өгч болохгүй байх нь шүү дээ. Ямар тохиолдолд энэ үйлдэлийг хийхгүйгээр амьсгал өгч болохгүй. За хоёр гараараас саяны шиг ингэж өргөж болох юм шүү дээ. Амыг ангаалгаж болно. Ирүүний өнцгөөс түлхэж байгаа байдал энэ юу онгоолохгүй, цонхоо онгоолохгүй хавсч юм. Зүгээр. Ирүүний өнцгөөс түлхэж болно гэж. За соруулга хэрэглэж салтыг соруулж болно. Мөн хил дарагч гэж байдаг юм. Заримдаа амьсгал өгч болохгүй. Энэ амьсгал өгч болохгүй тохиолдолд хил дарагчийг хийх хэрэгтэй. Хил дарагчийг байлгах хэрэгтэй. Энэ яаж юм гэхээр түрүүчийн зураг дээр бол ингэж байлгах нь шүү дээ. Ингээ байлчих юм. Тэгэхээр яах нь? Энийг бол агаар чөлөөтэй орох боломжтой болох нь. Нэгсэндээ ингээ байлчихна. Хэмжээг нь автаа ингээ авчирна. Амнаас нь омог хүртэл ингээ дагаад. За байрлуулахдаа за энэ хэмжээ авч байгаа байдал тийм. Байрлуулахдаа ингээ байрлуулчихна. За энэ одоо оруулахдаа яг үгүй ихтэй дээш нь харуулж оруулах юм шүү дээ. Дээш нь харуулж оруулаад тэгээ яах нь? Тагнаар дээш нь харуулж оруулчаад дараа нь эргүүлээ цааш үлдчих юм. Тэгэхээр энэ хийлээ дараад байлчих байгаа юм шүү дээ. Хийлээ дараад ингэ байлчих юм аа.
За энэ байрлуулж байгаа зураг нь.